Амжилтын төлөө. Амжилтын төлөө нэвтрүүлгийн эхний зочноор би ногооноор цэцэрлэгт хүрээлэн санаачлан бий болгож байгаа Үлзий тахт хэмээх энэхүү залууг урьж ярилцахаар шийдсэн. За энэ сайхан үсэг бүтээж байгаад баярлал талархснаа илэрхийлье. За тань ч гэсэн өөрч бас баярлал талархж байгаа илэрхийлье. Энэ сайхан ажлыг зохион байгуулсан гэж бас ялангуяа Улаанбаатарчууд маань нилээдгүй мэднэ. Улаанбаатарчууд дундаа энэ Динжин мянгийнхын нэг тодтголтой энд орсон суудаг иргэд маань илүү их мэдэх байх л да, тийм ээ. Тэгэхээр за яг мэдэхгүй байгаа хүмүүс нь бол энэ хуучнаар социализмын үед нэг карьер байсан газар юм шиг байгаа юм, тийм ээ. Тэгээд доороос нь ус гарцсан чинь орхигдсон. Тэгээд энэ авийнхан нөгөө нэг зах нь байсан учраас хур хоогондоо дарагдсан нэг тийм газар байсныг л Үлзий тахт хэмээх залуу манаас ингээ хувьяасаа мөнгө төгөр гаргаад тогтчулсан ийм сайхан орчин болгосныг үзэгчд маань харж байгаа хаа. Та энэ газрыг аваад 2 жил болж байна уу? 3 жил болчих уу? Яг тогтчлт хийгээд 2 жил гарсан болж байна. Тэгээ тэрнээс өмнө бол яг нэг газар хөөцөлдөж барихтаа бас ажил нэлээд байсан л та. Тэгээд бас хүмүүс нэг сайн мэддэггүй юм байл л да бас. Тэгээ яг сүүлийн үед би бас нэг Facebook хуудас нэгээд ногооноор цэцэрлэгт хүрээлэн гэсэн тийм фейс хуудас нээсэн баг. За. Тэгээ яг тэн дээрээс хүмүүс орж үзээд бас байрлалын олоод тэгээ бас сонирхож очиж үзэж болно. Хүүхдүүд авч бас тоглож болно. Тэгээ үн өртөгний хувьд бол тийм хүндрэлтэй биш. Тэгээ ямар ч байсан одоо тэгээд тогтчуулгын төлөө л яваад байна. Хүн аваагүй байсан газар юм уу? Яг одоо энэ танаа байж байгаа газрын чинь хажуу талд нь бас нэг нэлийн гүн газар танахтаа нэлээд төстэй тэгсэн мөртлөө бас зүгээр хог болцсон газар байна л да. Тэр болохоор эзэнтэй гэдэг байгаа. Таны одоо энэ тогтчулж байгаа газар чи хуучин эзэн харьяалгүй байсан газар уу? Тийм би бол яг тэр газрыг бол анх ерөөсөө эзэн байхгүй одоо ямар нэг хүний эзэмшил байхгүй байх үеэс нэхлээл үйлчлэлтэй ингээл. Гэхдээ ерөөсөө ногоон байгууламж иргэдийн амралт чөлөө цаг өнгөрөх орчин хийя гэдэг ийм л төсөл хичээл яваал ингээл энэ бас маа дүүргээс дэмжигдэл ингээл явж байгаа ажил та. А тэр хойдлын юуг бол би сайн мэдэхгүй л дээ. Та нар нэг сая ирж явах. Танахаар ирж явахад яг зүүн талд байлаа тий. Анзаарсан юм байлаа л да. Энд тоглож байгаа хүүхдүүдийг харахад их аз жаргалтай байна л да. Би ч гэсэн баг байхад ийм тоглох орчинтой байсан бол гэж бас бодогдож л байх юм. Таны баг нас ер нь яаж өнгөрсөн бэ? Яг бусад хүүхдийн адил. Гэхдээ биний баг нас бол Эрдэнэтэд өнгөрсөн л да. Тэгээд Орос ажилчид бас маш их байсан. Эрдэнэтэд нөгөө үйлдвэрийн ажилчид тэгээд тэр Оросын хүүхдүүдтэй хөл өмбөг тоглоно, бас сакс тоглоно. Тэгээд томчуудын кохиг бас үздэг өвөл болох тэр. Тэгээд ер нь гоё хүүхд нас өнгөрсөн. Ер нь Оросын хүүхдэд илүү их гоё тоглоомтой. Тэгээд тэдний байр нь ч гэсэн илүү их тогтчлолтой байдаг гэсэн чинь хуучин. Тий. Яг Монгол цэргийн дарга нар ч байна. Тэгээд Орос хүүхдүүд ч байна. Бас нэг янз янзын жижиг юм хуягт танк цэрэг мэрэг гэл. Тэгээд тэр эднэр бол тухайн үед их ховор жижигхэн машин бас байдаг байсан. Тэгэл яг ив зүг олол бас хаяа нэг унцдаг тиймэрхүү байсан л та. Энэ газрыг та өөрөө яаж анх мэдэж энэ төслийг хэрэгжүүлэе гэж бодсон юм? Яг ерөөсөл гэр оролт байгаа нийтлэг л юу штэ одоо нэг жалга гуу жалганд л хог оролцсон л байдаг. Тэгээ яг тиймэрхүү л орчин байсан. Тэгээд ямар ч байсан тэр орчныг өөдөн татах тийм бодол тухайн үед бас төрсэн юм байна. Та өөрөө Эрдэнэтийн ууг бол. Тэгээд хотын Динжин мянгад нэг ийм хуучны ногоонор. Энд чинь бас нөгөө нэг 70 80 онд Оросууд байхдаа өөртөө бас сэлдэг байсан, нэлээд их устаа байсан нуур юм шиг байлаа шүү дээ, тийм ээ. Тийм. Тэр үеийн Динжин мянган хүүхдүүд бас сайн мэднэ. Хуучин бол энэ чинь 60 70 оны үед л анх чулуу олборж исэн гэж би ойлгоод байна. Тэгээ ногоон нуурч гэж нэр байхгүй зүгээр чулуун тоочиг гэж ярьдаг л байсан байна л. Тэгээд тэр газрын нэр бол бас олон булгийн аам гэж бас хүмүүс ярьдаг юм байлаа. Ер нь Динжин мөн орчмыг.
Тэгээд нөгөө ус булаг шанд ихтэй тийм л юм байна. Тэгээд миний хамгийн гол зорилго бол ингээд энэ ширэгдсэн энэ булаг шандын сэргээх тэгээд энэ ус цөөрмийн буцаас сэргээх тэгээд тэр орчныг тогтжуулах, хог шорооноос салгах тийм л зорилгоор ерөөсөө энэ ажилд орсон яваад. Монголчууд гэлтгүй ер нь хүмүүсийн амьдрал нэг 4-5 тийм ангил байх шиг байна л тийм ээ. Жохон бохирдууд за тэгээд нэг арай дээшээ бүр гоё тансаг гэсэн л байх шиг байна. Тэгэхээр хүн болгон өөртөө ичих юм бол өөр орчинд амьдарч болох юм шиг танаас бас харж болмоор байна. Тий, тэгэлгүй яг. Тэгээд бас иргэдч өөртөө хамгийн гол нэгдүгээр тоглол хаймаар байгаа юм л та. Тэгээд мэдээж зэрэг хийсэн бүтээсэн зүйлийг бас эвдэж сүйтгэхгүй байх шээтэй тий. Одоо сүүлийн үед энэ хотын төвөр гоё цэцгүүд тарьсан байна. Тэгэл тэрний чинь сүйтгэхэд байгаа юм алга байна шүү дээ. Тэгээ гадуура хайс ашлага гэх юм алга. Гэхдээ бол хүмүүс тэрэнд бас их ухамсартай хандчихлаа л да. Та өөрөө бас одоо гэр орол амьдарч байгаа. Тий. Яг одоо энэ бит хоёр бол Viva City-д байж штэ тийм. Энэ орчныг мэдээж хүн л бий болгоцсон байгаа шүү. Бид ингэж амьдрах боломж нь байна. Бага. Энэ чинь газрын хувьд бол хангалттай байна. Мэдээж хэрэг улсаас бас энэ сүүлийн дахин төлөвлөлтгээл байгаа. Тэгээд энэ гэр орооллын өнгө төрхийг шал өөрчлөгээд байгаа шүү дээ. Тэгээд Viva City-гээс илүү гоё юм хийчих болно шүү дээ. Тэгээд би бол энийг зөвхөн жишээл гэж бодож байна. За. Тэгээд би Солонгост явж үзэж байхад бол үнэхээр одоо тэр далайн орон учраас бас ус мус илүүхтэй тэр хөршрөө байна уу тэр ус оргилуур байна уу бүгдийг нэрөөсө цогцоор нь үнэхээр гайхамшигтай л хийсэн байгаа байхгүй. Тэгээд мэдээж хэрэг яг улс орон юм чи бас явандаа шал өөр л болгоо шүү дээ. Тэрээс бас яг ямар дэмжлэггүй нэг эргүүн хүн бол зүтгээд бол бас хэцүү шүү дээ. Эрдэнтийн хүүхэд байсан гэж хотод хийзээ орж ирсэн. 2000 онд. За. Тий, 2000 онд орж ирсэн. Тэгээд сурах гэж орж ирсэн. Үгүй яг ажил хийх одоо бас нэг амжилт ахуйгаа дэвшлүүлэх гэдэг зорилгоор 2000 онд ч бас нийгэм улс орн ч бас жоохон мөнгө төгрөг зовлонтой тийм л байсан шүү дээ. Тэгээ орж ирээд ямар ажил хийв? Компьютер үйлчилгээний ажил хийсэн. Компьютертэй сайн байсан юм уу? Үгүй ерөөсөө 2000 онд хэдэн настай байсан? Би чи 23-4 хүрсэн байсан. Тийм тэгээд компьютерыг хаан дарж асаад гэвэл мэдэхгүй л анх. Хотод орж. Тий. Тэгээд тэр анх юм шивж эхэлж ирсэн л та. Тэгээд анх юм шивээд одоо тэр төрөө өмчийн 5 дугаараар гээд тэрний нэг давхурт баахан компьютер канал үйлчлэгээ байсан. Тэгээд тэнд л анх нэг өрөө түрээслэл тэгээд нэг компьютер тавиал. Тэгээд намайг бол тэр авд бас мэдэх хүмүүс бол мэднэ л дээ. Тэр цог юм хийж исэн хүмүүс бол их үедээ бол нэлээд бас хүндрэлтэй л байсан. Тэгээд явандаа бол компьютер бол харин нэлээд тэр хэрэглээний програмыг нэлээд гадралдаг. Бас овооч өөрхөн мөнгө олчдаг болсон шүү зүйлтэй бол. Та өөрөөсөө 40 гаруй сая төгрөг гаргаад за машин дэргээ зараад Солонгост ажиллаж 3 жил ажилласангээр бас нэг тодорхой хэмжээнд хоримтлалтай болоод ирсэн байна. Бүхэл мөнгөө энэ зарцдаг баг. Өөр энэс гадна бас амьдралын их уср залгуулахаар бизнес ч юм уу байгаа юм уу? Яг уу энэ ногоон нуураас урагшаа нэг нийтийн байртай л да би. Тэгээд Солонгос явсан л одоо мөнгөөрөө тэр нийтийн байр барьсан юм байна. Зөв. Тэгээд тэрнийхээ түрээсээр үндсэндээ одоо тэр нийтийн байранд төр орсон сууж амьдэрсэн хүмүүсийн надад одоо төлсөн тэр төлбөрөөр би үндсэндээ ногоон нуурыг хийж байгаа байхгүй. Зөв. Тэгээд өөр бол одоо янз бүрийн тийм юм байхгүй л та. Тэр нийтийн байр чинь тийм өндөр өртөгтэй өдөө. Үгүй тэр одоо энэ байгаа ханшнаас бол би ер нь их хямдхан түрээсэлтэй шүү дээ. Тэгээд түрээсийн нэг олон сараар авдаггүй. Хүмүүс ороод нэг сар хагас болчоод гарлаа гэхэд үдсэн түрээсээ нөгөөд гаргадаг. Бид нар чи ялгаагүй л энэ Улаанбаатарт бас нэг гэр орон хийж амьдрах гэсэн сургууль, ажил төрөл гэсэн тийм л болцоо залуучууд оюутнууд байгаа шүү дээ. 30 хэдэн сая төгрөг зарцуулсан гэж би бас юунаас сонссон л та. Тий яг хүмүүст хог ачуулахын тулд бас өдрөөр нь хөлсөж 8000 төгрөгөөр ажиллаад би. Тий. Нийтээр нь хэдэн төгрөг зарласан бэ? 40 сая төгрөг л орсон баг. 40 сая төгрөг орсон. Тэгээ дүүргээс бас одоо дэмжих сураг бас сонслоо л да. Тэр талаараа бас саяхан би бас дүүрэгтээ бас нэг хүсэл тавиад тэгээд юу яасан. Манай дүүрэг бас нэг 10 сая төгрөг
шийдэж өгсөн баг. Тэгээ одоо тэр 10 сая төгрөгийг би аварч гэсэн одоо энэ бүтээн байгуулалтанд бол одоо тэг бүгдийг зарцуулна шүү дээ. Энэ Чингэлтэй дүүрэгт орж байна уу? Тий, Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо. Тэгээ одоо энэ чинь гэрэлтүүлэг шөнө орой өчөөс хүмүүс жоохон суумаар байдгийн. Тэгээ гэрэлтүүлэг энэ шат мат дагсан. Тэгээд энэ дээгүүрхийн хаас ашлагнууд тэгээд өвд таалах хийхээс өсвөлээ бас одоо энэ ажил чинь яг үндсэндээ зогсчиход байгаа байхгүй. Энд гэхдээ ингээ харахаар эргэн тойрон айл бүр ингээ нааш нэг шахацсан. Тэгээ хүмүүс наагуурны явахаар ингээ унмаар аюултай харагдаад байгаа байхгүй. Тийм. Тэгээд яг энийг л хамгийн гол нь бас энэ дүүргийн удирдлагуудад бас хүсэл тавьсан байхгүй. Одоо ингээ эргэн тойрон айл байна. Энэ айлууд чинь явхад ингээ энэ хадан дээгүүр явхад бас төвхтэй юм байна. Тэгээд энэ байдлыг бас ингээд юу яа аюулгүй байдлыг ингээ хангая гэдэг ийм л хүсэлтэй байд. Тэгээд дүүрэг харин их шуурхаа хурдан шийдэж өгсөн баг. Тий. Та ер нь хүрхрээг хэр судалсан бэ? Монголд ер нь тэр хүрхрээг хийж байгаа байгууллага компани гэж байна уу? Байна. Яг би нэг 2-3 газартаа уулзсан. Тэгээд үн өртг нь бол нэг 8-аас 12 сая төгрөг байдаг болтой юм байна. Тэгээд яг тэрнийг бол энэ жил ямар ч байсан нэг юм өөрөө ч болтоо нэг юм хийчихэл гэж бодоод байна шүү дээ. Аа. Тий. Энэ жилдээ багтаад одоо ингээл 8 сар дундаа орчиж байгаа амжих болов. Гэхдээ яг ямар ч байсан нэг оролдлого хий гэж бодоод байгаа. Тэгээд эх жилээс өшөө бүр төгс болгож болох байлгүй дээ. Та өөр ямар мэргэжилт юм бэ? За би бол ер нь баг киногаар л ер нь нэлээ олон жил зарцуулсан. Ер нь тэрнээс өөрөөр бол нэг мэргэжил хийж өгсөн сургууль байх байна тий. Тэгэхээр альва зүйл заавал ч мэргэжил шаардлага мэргэжил байхад болох юм уу? Зөвхөн дан ганц сэтгэл байхад болох болов? Аль алинд байх хэрэгтэй шүү дээ. Хүн тэр тухайн чиглэлээр боловсрох хэрэгтэй. Би одоо мод ургамал яа тарьдаг, цэцэг яа тарьдаг огт мэдэхгүй. Тэгвэл энэ ногоо нуурыг тогшуулахын тулд цэцэг мод яа тарьдаг тухай суралцах хэрэгтэй болж байгаа. Тэгээ мод можаан яаж хийдэг. Одоо гагнуур хийхээс өсвөлээд ерөөсө бүх л юм суралцах хэрэгтэй болж байна шүү дээ. Хүүхдийн үеийн ч юм уу тийм ээ ер нь хүүхдүүд хэр их олон байх шиг байна. Зөндөл дөө. Та ер нь ойролцоогоор тооцоолж үзсэн үү? За нэг тооцоолоогүй. Гэхдээ ирж байгаа хүүхдүүд бол бага насны хүүхдүүд тэгээд аав ээжтэйгээ сүүлийн үед бол гэр бүлэрээ хүмүүсийг ирдэг болсон байна. Тийм тэгээд ганцхан хүүхэд тоглохгүй тэр завин дээр чинь том хүмүүс суух чөлөөтэй шүү дээ. Тийм тэгээд ерөөсөө л миний зорилго бол аль болох хямдхан шиг хүмүүс тав тухтай байх тэр орчныг л бодоод байна. Компьютер мэдхгүй ээжиж компьютерийн үйл ажиллагаа явуулж мөнгө олж ирсэн юм уу? Тэр яг хуу манай нэг ах компьютер аваад анх тэр өрөөг түрээсэлж эхлээд тэгээд яг нөгөөдгөө цааш нь явуулах тийм ажлын зав чөлөө болж өгөхгүй. Тэгээд үндсэндээ тэрнийг ажиллуулахаар л ирсэн байхгүй. Зөв. Тий. Тэгээд компьютераараа нэлээд мөнгө олсон уу? Тэгсэн яг бас хэр тааруу. Тэгээд ер нь нэлээд олон цаг ажилладаг байсан л та. Өглөө 6 өнгөрөөж ирэн тэгээ шөнө 11 12 хүртэл суудаг. Тэгээд нөгөө хүмүүс чинь маргааш нөгөө яаралтай албан газруудад албан бичиг оруулагч байдаг, оюутны ажилч байдаг юм уу. Тэгээд ихтэй сургуулийн оюутнуудын ажил бас нэлээд шивсэн шүү. Би бас тань дээр ирэхээс өмнө Google-ээр ороод таны тухайс нэлээд хайлаа л да. Тэгээд бас нэлээд эдэн сонин сэтгүүл телевизийнхэн бас ирж танаас ярьцлага авч ирсэн. Тэндээс нь л мэдээллүүдийг олж авсан. Тэгээд хүүхэд байхдаа бас би хамгаалах урлагаар хичээлж ийсэн. За тэрүүгээр явсаар хагаад бас кино өөрөө бичдэг байсан, найруулсан гэж янз бүрийн олон мэдээлэлүүд байна л да. Та Тулдааны урлагийн олон улсын хэмжээний мастер Наран тунгалгын найз Эрдэнэтийн багын найзууд гэж сонссон л да тийм ээ. Бас кино хийж ийсэн гэсэн. Яг гэгээгээд ерөөсөө л хүүхдийн кино гэж хийж байна. Тэгээд тийм кино 2002 онд хийжсэн. Олон тэмцээнд оролцож, ялж, ялагдаж, баярлж, гуниглж,
ядарч туйлдэж явсан өдрүүд надад олон тохиолдсон ч багадаа хөнчирч өлсөж харанхуй годомжинд айж чичирч явсны дайтай бэрхшээлийг би энэ спортоос мэдрээгүй. Тэгээ бас өнөөдөр хэрвээ та нарын завж илээ бол бас наран тоглох найзын дивжэн дээр очиж бас хэдүүлж хууч өөрөө бас тийм сонирхол байна надад. Толооны спортын олон улсын хэмжээний мастер Чингисийн цавжилт. Учираас спорт сонирхчдын сайн мэдэх амарчин наран тоглолт дээр бас ирсэн байгаа. What did I say earlier, Frank? He knows how to hit, and he hits freaking hard! Jeez, that tug of log is amazing. You guys have to pay attention to this guy at home. Find more fights in this guy. He is really... Чингисийн цавжилт гээд нэрлэгдээд байдаг. Тэр ер нь юунаас үүдэлтэй яаж гарсан нэр юм? Тэр ер нь жудоогоор би барилж ирсэн. Тэгээ энэ одоо үлзий бид нар чинь акробатаар отгоо гээд багшаараа заалгаад ирэнд. Циркийн акробат. Тэ жүжигчин байсан хүн. Тэгээ багшаараа заалгаад акробат суралцж байсан байхгүй. Тэгээд жудогийн уналтыг одоо акробат өсрэлтийн одоо урагшаа сайлт эргэлттэй холиод Чингисийн цавжилт гэд нэртэй гарцсан байхгүй. Тэр Чингисийн цавжилт нэрлсэн 2004 онд 4 сард би K1 гэдэг нэг кикбоксing шилдэгүүдийг шалгаруулдаг, шилдэг 8-ыг шалгаруулдаг тэр тэмцээнд оролцож байхдаа K1-ы аварга Альберт Краус гэдэг тамирчинтай тоглож байхдаа тэр өшөлтийг хийсэн байхгүй. Урагшаага сайлт эргээ дээрээс нь өсгийгөр ингээд урагшаа хайчилж өшгөлдгийг урагшаагаа эргэж хойноос өсгийгөр дээрээс нь цогтөг тийм өшгөлтөлтөө. Тэгээ тэрийг хийгээд Краусыг нэг шоконд оруулж ирсэн байхгүй. Kraus. Oh my goodness me! Тэгээ тэрний дараа асаа шуруугаас их аваргаас Японы сэтгүүлч нар ч юм уу асуусан юм л дээ. Энэ одоо ямар техник вэ? Гэхдээ н аварга Чингисийн цавжилт гэдэг. Тэгж хэлэгдээл тэгэл Чингисийн цавжилт гэдэг тэрийг хилдэг болсон. Текен нөгөө юуны тоглоомд Sonic Craft-аас хүртэл тэрийг ингээ Монголд ирж бичиж аваад тоглоомд орцсон мэдэн шүү дээ нөгөө Текен дээр урагшаага сайлт эргээ дээрээс нь цогтөг. Тэгээд анх та хийсэн хөшгөлт юм уу? Ер нь яг нэг том тэмцээн дээр ч гэдэг юм уу анх би л хийсэн юм шиг байна лээ. Тэгээ би өөр хүмүүс анхаарал татах. Тэгээ анхаарал татах хэмжээнд өмнө нь бол хийж л байсан багтаа байхaltaй юм дэж. Гэтэ би бол яг тэгж харж бол зөөгөө тэмцээн дээр хийж явах юм. Тэгэхээр Тикенийг хийсэн хүмүүс Монголд ирж танаас бас харж. Тэгээ 2004 онд 4 оны 4 сард Каравста тоглолцоод дараа нь 7 сард нь Масато гэдэг K1-ы бас аврагд өгөхгүй. Тэрнтэй тоглоход тэгээ миний тухай баримт хэсэг юм хийх гээд кино хийх гээд Японоос ирсэн. Тэгэхдээ яг тэр Чингисийн цавжилтыг бүр нарийсгаж бичиж аваад тэгээ Sonic Craft-аас тухайн үедээ авж яана гэд. Тэгээд бичлэгийг хийгдэжсэн. Хүүхд залуучууд спортын зэвсэгтэй кино хийсэн. Тэгээд миний хэдэн багын найз нар бас надад их тусалсан л да. Тэгээд одоо кино найруулагч Батбаатар гэдэг манай Эрдэнэтийн найз байдгийн багын найз. Наран тоглох гэдэг бас одоо бие хамгаалах урлагийн тэр тулааны спорт юм бас хийж дэлхийн томчуудтай бол тулж ийсэн. Одоо ясны бүх гэж байдагтай адилхан. Ясны тийм тулааны хүн байхгүй. Цогтой нийлээд. Тэгээд тэр найз маань бас хотод кино хийхэд аяг их нөлөөлж тусалж ийсэн юм аа. Тэгээ жижиг золоо гэдэг энэ киноны бас оператор найз байна. Тэр бас зургийг авсан. Тэгээ яг өөрөө танихгүй хүмүүсийг баг бүрдүүлээд кино хийхдээ бол айгүй хэцүү шүү дээ. Тэр чинь өөрөө мөнгө төгрөг гаргаад явна. Тэгээ яг тэр найз нарт бас миний бас нэг бичсэн зохиолыг уншаад 3 зохиол байсан. Тэрнээс нэгийг сонгож аваад тэгээд тухайн үед юм хийжсэн бид нар. Та өөрөө зохиол бичсэн юм уу? Тий, одоо 9 жил бичсэн л та нэг үсэнцэндээ. Гэтэ кино болоо эсвэл ер нь кино зохиол орсон. Тийм ер нь бол 9 жил орж бичсэн. Тэгээд хажуугаар нь секс дугууланд явна. Тэгээд бас нэлээд завгүй л байсан л та. Гэтэ яг би бол мэрэгжлийн зохиол могол тийм юу бол огт мэдэхгүй шүү дээ. Зүгээр өөрийнхөө сайн дураар. Тэр зохиол бичнэ гэдэг чинь амьдралыг л янз янз талаас нь харна.
Тэгэл хүн төрхөөс одоо нас бартал одоо ямар амьдрал туулдгүй ер нь яагаад ингэдэг юм бол гэсэн тийм бодох яслах юм бол маш их гардаг юм байлаа л да. Зохиол бичнэ гэж. Тэр хүний амьдрал бичээд байгаа юм байна. Тэгээд тэр бол надад бас тодорхой хэмжээгээр зүгээр өөрт сургууль болсон юм болов. За. Гэж боддог шүү дээ. Тэгэхээр та чи кино зохиолын ангид хуваараа 9 жил сурцсан л гэж байдаг. Хийж бодож байна. Тэгж боддог юм аа. Гэхдээ яг багасаа ойлголт төрсөн. Сүүлдээ сонирхчийн камер бариад өөрөө 2000 оноос хойш зураг мураг авдаг. Тэгээд тэр Батбаатар гэдэг манай кинонд найруулагчаар ажилласан найз байгаа. Миний бага найз. Тэгээд тэрнүүгээр яаж палан тавьдаг, яаж зураг авдаг заалгаал. Тэгэл богино жижиг юмнууд хийдэг л болсон л доо. За хувийнхаа машиныг хүртэл зарж энэ дээр хөрөнгө оруулалт хийсэн сонс. Одоо машинтай байна уу? Одоо явгаа явж байгаа. Явгаа явж. Гэхдээ эх жилээс нэг юм авна. Одоо жил гаруй бас явган тэгтээ зүгээр дээ яах вэ? Явгаа явах зүгээр өстэй. Зүгээр. Асуудалгүй шүү дээ. Өмнө мөнгөний хувьд бол ер нь би орж харлаа энэ ундаа усан ч гэсэн энэ тоглож байгаа ч гэсэн ер нь хамгийн амтхан л үнэл байна л да тийм ээ. Тэ яг одоо сүүлийн үеч нэг мөнгө олохгүй бол бас юмны үн улам нэмэгдэл нэг өглөө хосгол нэг үн нэмэгдчихэд байна шүү дээ. Тэгээ миний бодол бол тийм бодол байхгүй л дээ. Тэгээ яг ямар ч байсан монголчууд бид нар чинь нэг хайрж нэгэндээ бас сэтгэл гаргаж нэмэр болж ижил ер нь бид нар чи өт төнгөтэй амьдрын шүү дээ. Тэрнээс биш нэгнийхээ хүч хөдөлмөрийг одоо сорох юм уу нэгнийхээ амьдрал дараа болж амьдрмаарг л байгаа байхгүй. Орчноод агаад нэг хүмүүсийн уур амьсгал хүртэл нэг арай өөр болдог л да тийм ээ. Одоо энд ирэхэд бас ерөнхийдөө нэг нам гүм те. Танаа тэнд байж ах чи бас нэг тийм гоё нам гүм байгаад байсан. Тэгэхээр орчин ингээл оронгоор нь эргэцсэн л байхад хүмүүсийн тэр нэг стресс дээр нь давхар стресс нэмдэг юм шиг байна. Тэг яг хуучин тэр айхтар хог мөгтэй хэцүү байсан үеиг бол юу яа суух сандал тэгэл явах шат тавцангаас өсөлөд бас тогтчил байна л да одоо. Тэгээ энэ жил ирэх жилгээд нилээ юм хийгээд ирэхдээ өнгө төрх нь шал өөр л болно. Одоо бол мод ургамал бол их дутагдж байгаа. Ногоон байгууламж. Та тэр хогийг цэвэрлүүлж яхад 8000 төгрөг өгчээсэн гэжсэн үү? Өдрийн юм уу 8000? Яг гоо тэр үл ерөөсөө нэг өдөр л одоо нэг 10 хүн авч ажилласан ажил байгаа. Тэгээд бусад үед бол дан өөрийнхөө эдэн дүүнер ах дүүнерээс цуглуулаад тэгэл өөрөө голчлоод гэр бүлийнхэнтэйгээ ингээл ноцолж байсан л та. Тэгэл өгсөн нохоо муурнаас агуулаад гарч ирэхэд тэр л ойртохгүй хүмүүс ч гэсэн гарч ирсэн гэж ярьсан юм. Тий. Тэрний яг өөрөө л зэвэрсэн шүү дээ. Тэгээ хүрз мөрзээр нааш цааш нь яваал. Тэгээ хүмүүс ч яг нөгөө нохоогоо өгчихдөр бас нэг нутаглуулах маяг тийм. Тэгэл тавьцал байдаг юм байл. Зөндөл тийм юм байсан л та. Анх тэр хогтой байхдаас устай байсан байл шүү дээ. Тэгээ жоохон тийм ус сайр үлдсэн нэг жил дараагийн жил бас нэг жоохон тогтоол устай байх үед нь би нэг жоохон зураг мөрөг авсан баг. Тэгээд хүүхдүүд ч бас ерөөсөө тэр бохор заваан гэлт өдөр ус руу ч ороод тэгээд тэр авийн хүүхдүүд нэг тиймэрхүү байдалтай л. Ер нь ямар ч хүн харсан тэгээд арайчтай энэ хүүхдүүд гэмээр л тийм л байсан шүү дээ. Гэтэ та одоо яг энийг ингээд тогтчуулаад бүр илүү гоё болох л байх л да тийм ээ. Гэтэ эндээ ингээд хараад суугаад байхаар бас өөр юм бодогдох л байх л да. Туйлын зорилго гэж бас одоо ойрын үед тавьсан зорилго бас байгаад байна. Тэ байна л да нэг жижиг үйлдвэр бас эрхлэхээс гэж бодоод байдгийг. Солонгост бол жишээ нь жижиг дунд үйлдвэрүүд гэдэг юм чинь ерөөсөө тэр нийгмийг бол баг үндсэндээ босгож байна шүү дээ. Амжилтанд хүрэхэд бол маш олон саад бэрхшээл тулгардаг л да тийм ээ. Тэр болгоныг ер нь та яаж давж туулдаг вэ? Тэгээд ер нь бол дуртай ямаараа явж байгаа болохоор зэрэг тэр сааднууд бол цаана тэр саадын ард бол мэдээч амжилт байгаа хөөхгүй. Тэгэхээр хэрвээ тэр саадыг тойрчих юм бол амжилт байхгүй. Тэр саад гэдэг юм нь бол тэр амжилтын хаалга нөхгүй. Тэгэхээр зэрэг тэр саад бол тэгэл аяндаа л тэгэл арилал явчихдаг юм дөө. 2004 онд өөрөө бас нэг жоохон зураг мураг авах дүртэй болоод нөгөө найз нараараа заалгасан. Тэгээ бас тэ нэг сонирхчийн тийм камераар бас өөрөө зураг аваад энэ тэнд тэгээд тэрнийг өөрөө компьютер дээр эвлүүлдэг болоод тэгээд тэр нөгөө UBS телевизэн загснууд гэдэг нэг юу байгаа шүү дээ. Сонирхч уран бүтээлчдийн уралдаан.
Тэрэнд оролцоод Японоос нэг Гран При авсан бас миний хийсэн бүтээл. Тийм үү? Ямар нэртэй? Найрамдлын хот Эрдэнэт гээд. Одоо Найрамдлын хот Эрдэнэт гээд юу хийсэн. Тэгээд тэр маань бас Монгол улсад төлөөлөд нэг Гран При авсан. Таны тухай бичсэн юмнуудаас хараад байхад очиж туслая мод бас энд нь тарж өгье өшөө тусал дэмжих юм байвал хэдүүлээ очие гэх тийм уриалганууд нэлээд л байх юм л да. Яг газар дээр ямар байдаг юм бэ? Хүмүүс ирсэн шүү. Бас ирээгүй ш. Нэлээд жид ирсэн. Тэгээд уц жирэмсээ өгсөн, ажил төрлөө зааж өгсөн. Тэгээд яг би бас яг үүндээ бол дүүргийг л жоох хараад ирсэн юм л да. Тэгээд бас нэг дүүргээсээ л нэг жоохон дэмжлэг авчих гэсэн бодол байсан байхгүй. Тэгтээ яг мэдээж хэрэг бусад одоо баримл хийдэг нэг ихч байгаа. Тэгээд тэр ихчтэй бас уулзаад эндээ бас нэг гоё тийм баримл хүмүүс нэг зогсчоо зураг мураг авахулчихсан гэсэн тийм гоё. Тий. Газар байх хэрэгтэй байна. Тий. Тэгээ маань үзэгчдэд ерөнхийдөө би одоо энийг ингэж хийсэн юм аа гэд нэг товчхон шиг гээд нэг заагаад өгөөч тий. Анх одоо яг нажуудлын жалгах шиг битүү хоогл байсан тэр ойлгомжтой. Нэмж тогтчулсан юм нэр. Тэгээ ерөөсөө л одоо энэ бүх юм л одоо яг миний гараар бүтсэн юмнууд байна. Зөв. Энтэй талаас одоо энэ баруун талаас ороод энэ уртлаар харахад нэг 135 м. 135 м ийм модон давцсан шат хийсэн. Зогсож энэ чинь үргэлжлээд 135 м болж байгаа. Тэгэл энэ хоёр давхар байшин. Тэгээд энэ сүүдрүү санал. Шөндөө бас нэг хоёр мууч болтгоны хоёр гэрэл асчлаа. Зөв. Энэ дээдлийн байшин ямар учиртай байшин? Энэ харуулын байрал санаатай анх барьсан байна. Тэгээд энэ хавар нэг жоохон цэцэг үрсэлгээ юмнууд хийсэлтэй. Тэгээ үйлжиж ярих юм бол байдгүй энэ дээ. Нилээд мод тарьсан юм байна тийм ээ. Тэр яг нуур гэсэн хаягны хадаа. Энэ шарилжиг бас нэг жоохон ургуулад байгаа юм. Тэгээ энүүгээр одоо энэ 9 сар дээр би нэг цэцгийн мандал одоо энэ модны доотлын тогоо могоонд энийг чинь хатаагаад хийчихдээ юм байна шүү дээ. Тэгэхээр эн чинь бордоо болно. Тэгээд нөгөө хайрга чулууныхаа завсраар хар шорооч урсаад явчихгүй. Тэрнийг бас жоохон хөрсчүүлж барьж өгөх юм болов уу гэж бодоод байгаа. Тэгэл энийг одоо дорн ингээл нэг хэд хоногоос юу анда. Мэргэжлийн хүмүүсээс ер нь зөвлөгөө заавар авч л байгаа байдаг. Тэгээ энэ мэргэжлийн хүн энд зургатаар үзсэн юм аа бас. Би бас энэ агрономч энэ юуны төлөв хүн байгаа. Тэгээд энийгээ чи ингээд жоох юу өшөө жоох ургуулж аваад бүгдийг ингээд хадаад авчих. Хадж аваад тэгээд энэ модны тогоо ухаад тэгээд доотлолт нь цэцгийн мандлынхаа юунд доор хөрс болдг юм аа энэ чинь хар шороон дээр ингээд хийчдэг гэдэг зөвлөгөө дагаад байгаа юм л да. Үнэхээр амжилт гарахгүй. Үнэхээр нэг болмооргүй юм аа. Насан туршдаа зуралт бас хэцүү шүү дээ. Болохгүй байвал байсан дээ. Мэдрэмжтэй байх хэрэгтэй шүү тий. За үнэхээр би энэгээр болохгүй байна гэдэг юм бол бас тэрнээс амархан салж чаддаг байна тий. 9 жил кино бичээ болохгүй бол хаяа цэцэрлэг төрөлөн байгаа. Тэр юугаа жоо өөрсдөө. Одоо сүүлийн одоо 13 4 жилийн хугацаанд ингээ ажиллаж байхад 2000 онд би Улаанбаатарт орж ирсэн. Одоо энэ манай нийслэл үнэхээр шинэ барилга байсан. Тэгээд шинэ технологи Монгол хүмүүс өдөр эрт тусам хэрсүүж чинь гадаад дотоод нээлттэй болж байна тий. Тэгээд яг хүүхд залуучуудад яг нэг юм хэлгээд бол сатаарах тэр сурж мэдэх, хөдөлмөрлөх, зорилгоо биелүүлэх цаг хугацаа сатааруулах юм зөндөө гараад ирцээ. Тийм учраас аль болох хэрэггүй юмд бас нэг сатааруулгүй цаг хугацаагаа үр дүнтэй өнгөрөөгөөсөө. Тэгвэл заавал нэг амжилтанд хүрнэ гэж хэлнэ. Цаг хугацаа бүгдийг эдгээд гэсэн нэг үг байгаа шүү дээ. Цаг хугацаа өнгөрөхдөө яг хүний зовлон жаргал мартагдах. Тэгээд бас тэр хэцүү үе бол бас тодорхой хэмжээгээр мартагддаг, өөр юм сатаардаг тийм л юм байна л дээ. Гэхдээ яг би өөрийн асуудал гэхээс илүү монголчуудад тусмаар санагдаад байт. Яагаад ч юм мэдэхгүй. Яг хийж байгаа ажилдаа бол нэг шантраад нэг тийм хэцүү санагддаг шүү дээ. Мэдээж хэрэг анх тэр их хог могтой их зовлонтой үед бол
эхлэхэд бол хэцүүлээс л та тийшээрээ. Тэгтээ тэр чинь нэг 10 хоногийн дараа хог могийн цэвэрлээ сайхан жимбэлгээд ирэхтэр тэр орчин чинь зүгээр цэмцээчж байгаа байхгүй. Тэр Улаанбаатарчууд маань бас энэхөө ногоон нуур цэцэрлэг төрөлөнд бас ирж алжаалаа тайлж амарч байгаа. Заавалчгүй энд сэлүүртгүйгээр сайхан гэр бүлээр амраа суух ч гэсэн сайхан боломжтой юм байна тийм ээ. Тий. Энэ сайхан үйлсийг хийж байгаа танд баярлалаа. Амжилтын төлөө. За. Баярлалаа танд. Баярлалаа. Өөр чинь гэсэн маш их баярлалаа. За. Тэгээд бүх монголчуудаа улс орноо сайхан хөгжүүлцгээе бүгдээрээ гэж уриалмаар. Амжилтын төлөө